За үзэгчдийн цаг мөчийн мэндийг хүргэе. Студиуд ирсэн дараагийн зочин. За энэ удаад бид бас өөрийн салбарын гэж тодтогч болж юм доо. За Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн сэтгүүлч Авиан Баатар хоёр гэдэг хүнтэй. За яг нийгмийн өнөөдөр өрнөж байгаа үйл явдалд бас үнэлт өгөх байдлаар ярилцсан гэж бодож. Та бол одоо үндсэндээ миний мэдхийн сүүлийн 20-од жил, бараг 20 гаруй жил юм уу? Тийм байна. Яг л энэ улс төрийн нөхцөл байдлыг л ажиглаж, түүнд анализ хийж, дүгнэлт өгч ингэж ажиллаж штэ. Одоо сонгуульныг сарын дараа болох нь. За сонгуул нэг сарын дараа болох гэж чинь гэхээс илүү ер нь ямар нөхцөл байдалд явах юм бэ гэдэг нь их тийм сони юм байна штэ. Таны одоо зурж харж байгаагаар яаж ажиглагдаж явах юм? Үндсөөл өөрчлөгдсөн. Тэгсэн. Үндсөөл өөрчлөгдөн гэдэг бол хувьсгалын дайтай үйлчлэг. Ер нь хувьсгал гэдэг бол үндсөөл өөрчлөлийг хэлж байгаа шүү дээ. Коммунист хувьсгал бол нийгэм өөрчлөлт гэдэг тийм. 92 онд хувьсгал хийсэн. Гэхдээ тэр зах зээлийн эдийн засгийн хүндрэлтийн нөгөө жам ёсны зам руу орлоо гэж байгаа шүү дээ. Буцаад ийм хувьсгал болсон. За тэрнээс хойш нийгмийн өөрчлөлт шинжилт товт яригдж эхэлсэн. Шилжилтийн үе гэж бид нар томьёолдог. За энэ үед олон туршилтууд хийгдлээ. Шилжилтийн үеийг хязгаар дуусгахын их олон юм яригддаг байлаа. За ингэж үзэхээр одоо тус сонирхолтой үе. 1992 оны үндсэн хуулиар 76 гишүүнтэй байна гэсэн энэ тогтолцоогоор парламентта энэ тогтолцоогоор явсан. Дунд нь нөгөө нэг сонгуулийн систем солих бол дотоод асуудал тий. Ганц хоёр хөл одоо үндсэн хууль өөрчлөгдөөд 126 гишүүнтэй болно гэдэг бол баг хувьсгалын дэний өөрчлөлт гэж байна. Тэгээ энэ өөрчлөлтийг ард түмэн хүлээж авч мэдрээгүй байна. Улс төрчид нь чаваагүй байна. Намууд нь ч мэдрээгүй байна. Одоо тийм ингээ божигчж шүү дээ. Яг яах гээд байгаа юм. Нөгөө өмнө явдаг байсан нөгөө нэг сонгуул Монгол чинь биш болсон. Илүү тийм өмнө божигнантай заримдаа ингээд юм он чигээч байгаа юм, онохгүй гэж байгаа юм шиг. Энэ зарим давлгаан дунд жижиг номууд их нэр хүнд нөсөж байгаа юм шиг. Эсвэл том номуудыг нэр хүнд унааж байгаа юм шиг. Одоо ингээд ийм божигнааны үе орж ирж байгаа байхгүй. Күнзий нөгөө хэлдэг шиг яг ийм нийгмийн шилжилтийн үед амьдрмар гэж хараамаар гэж хэлдэг шүү дээ. Энэ үе чи хамгийн хэцүү. Энэ үе дээр шийдэл гаргах хэрэгтэй байдаг байхгүй. Одоо энэ учраа олох гал хуучнаараа явах гэр болохгүй, шинээр явах гэр мэдэхгүй. Тэгээ нэг юм божигнааны үед ингээд ороод ирлээ л дээ. Тэгэхээр энэ бол яг ажиглагчдын хувьд бол сонирхолтой үе. Хоёрдугаар энэ чинь түүхийн бас маш сонирхолтой үе шүү дээ. Энэ чинь түүхийн өөрчлөлтөөр явчихдаг бид нар. Үндсүүлийн тэр өөрчлөлтийг хийсэн эрх хөргөч намынхан ч гэдэг юм уу, үрдэн гол шууд ирээд хэлээ л дээ. Би бол тийм боломжгүй гэж харж байна. Үрдэн шууд эрэг үрдэн гараал ингээл гэгээ татах бол тийм боломж байх юм байхгүй шүү дээ. Одоо ингээд хууль батлагдаад эхний юунуудаа харж эхэлж байгаа юм шүү дээ. Өмнө бужигнараа орж шүү дээ. Тэ? Одоо нөгөө дээдс нь хуучнараа захирч чадахгүй, доодс нь хуучнараа захирахыг хүсэхгүй гэдэг шиг одоо энэ сонгуулиор явуулаад хуучин аргаараа засгийг явах гэхээр алинч болохгүй. Нөгөө ард түмэн нь болохоор бид нар өөрөөр харж байна гэдэг ингээд тал талдаа өөрөөр харж гарч ин чи бужигнаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ үр дагаврын хувьд бол тийм шууд эерэг байхасаа илүү тийм сөрөг үр дагаврууд үлгэрсүүлдэг амар сайхандаа жаргадаг баг. Ер нь тийм. Амьдралд бол нөгөө сүудэр чинь л явдаг шүү дээ. Энэ их тийм сони юм байна. Яг одоо юу гэдэг нь тэр хууль эрх зүйн орчинд хэлмэгдсэн хохирсон ч гэдэг юм уу ийм нэг хүн гарч ирэнгүүт л араас нь залгаал одоо би бас хэлье ч гэдэг юм уу. Тэгэхээр дахиад хоёр дахь нь оронгууд гурав дахь нь үгүй тэр хоёр хэлчихэж байгаа юм чинь гэдэг нэг юм итгэл төрөөд бас эндээ одоо сэтгүүлч хүний хувьд бас жоо олзуурхаад байгаа. Үгүй ярьж байгаа хүн болгон дээр л нөгөө нэр гарч ирээд байхаа чинь би та болоо гэх тийм ирэхгүй болчихгүй. Та битгий хэлбэгт орж игээд энэ чинь сайхан хүн байсныг нь та нар арай гэдэг амын барих гэх тэгэхээр болохгүй шүү дээ. Тэр хүмүүс л хэлж байна. Баримттай үзүүлэх хэлээд тухайн асуудлын нийгэмд байхгүй. Хэрвээ тэр хүн улс төрийн оролцогч нөлөө бүхий хүн байсан бол тэр хэрээрээ л нэр нь олон давтагдана. Эний чинь нэр төр гэдэг байгаа шүү. Харин тэгэхээр энд ялгаа нь болохоор элбэгт орж гэдэг хүн чинь байхгүй болцсон одоо. Улс төрөөс бүр одоо бидний хэлдгэр бол зодог тайлсан. 2017 онд бууцсан хүн шүү дээ. Одоо үндсэндээ 7-8 жилийн дараа л нөгөө нэр чинь одоо өнөө ирнэ яг тэр улс төрд байгаа мэтэр дурддагдаад байдаг нь ямар учиртай юм бэ? Та энийг юу гэж харж байгаа вэ? Эсвэл одоо тэр элбэг дөржид хүн үнэхээр албан ёсны албан тушаалуудаа өгсөн боловч албан бусаар засаглаад байгаа юм. Энэ өнгөрсөн 30 жилийн түүхийг ярих юм бол хэд хэдэн бие хүний үе уууд байгаа. Бие хүний. Инх хоёрын үе байсан. Энэ бол бүгд мэднэ. Одоо парламентын ингэж инх хоёрыг энийг нэг ингээд ста нэг ингээд унгаагаад ингээд аргыг олох юмсан. Ноцолцоороо дарж авсан. Аан маань адилхан л зүтгэж галдаарсан шүү дээ. Тэрний дараа энэ Баяр Сүв Батболтын үе гарч ирсэн. Оюутлогын гэрээмээрээ тэгээд л одоо Эрдэнэтийн 1000 асуудал гарсан. Энэ үеийн дараа
Эминг холдын үе гэдэг. Меган Беколд. Тийм богино үе. Одоо ингээд тэдний фракцийн одоо хотын фракц намыг хэрэгшээгээд улсыг хэрэгшээгээд Энэ Бабамжуна гэдэг хөсөлч тийм ээ. Тэгээ энэ улсыг эзлэх гэж гээд. За тэрний дараа нэлийн үндэсний үдэл санаа сэргээд Батулгын үе гэдэг нэг юм богино үе гарч ирсэн тийм. За тийм. Энэ дунд Элбэг дорж үе гэдэг бол 10-аас 12 жил. Хамгийн урт нь баг. Энэ бол яг Батулгын өмнөх үе байхгүй. Их холдын үе чинь хавчуулагдаад цохилсон шүү дээ тийм. Хавчулсан байхгүй ихлээс. Тэгээ тэр үед тэр хүн юу хийж исэн, ямар нийгэм нөлөө үзүүлсэн, тэр нөлөөлөл чинь одоо энэ нийгмийн өөрчлөлтийн дараа гарч ирж шүү дээ. Хүмүүс зориг орж байна. Нийгэм өөр болчихлоо гэж. Үндсэн хууль өөрчлөгдсөн. Үндсэн хууль маань баталсан муухай энэ гэж бид нар хэлэх биш энэ чинь системээр бид нар ярьж шүү дээ. Үндсэн хууль өөрчлөгдөд бүх юм өөр болоод нэр дэвшигт олон болоод энэ хэрээр нийгэмд хилцүүлэг өрнөх болцоо гаргаад хүн болгоны ярьж байгаа асуудлууд ингээд нийгэмд орж ирэхээр тэр хүний нэр дуртагтаад л байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний тухайн үедээ хийж исэн бүх үйл ажиллагааны үр дүн одоо буцаж илэрч гарч ирж байна. Энэ нийгмийн буглааны нэг хэсэг 30 жилийн буглааны нэг хэсэг. За тэгэхээр одоо бол инквери үйл Элбэг доржийн сонгуульд ингэж яхад инквери хамгийн хэрэгтэй байсан. Батулгын сонгуулийн үед инх холдын үеийг л хамгийн хэрэгтэй байсан. Энэ л явж илэн л та. Тэгэхээр тэр хүн одоо нөгөө буддизмээр үйл өөр гэдэг шиг тэр хүний хийсэн үйл нь боловсраад одоо нийгэмд л гарч иж ил яригдчих. Хагарч ийн гэсэн үг. Тийм, хагарч ийн гэсэн үг л. Та нэг хэллээ шүү дээ. Ийм өөрчлөлт бол үр дагавар нь бол одоо үлгэртэл амар сайхан жаргал түүнээс сүүдэртэй. Тэгээ сүүдэртэй ч гисэн үр дагавар нь өнөөдөртөө үзэгдэх нь сүүдэрч байсан бараанч байсан энэ өөрчлөлтийг хийх л ёстой байсан юм. Хийх л ёстой. Өвдөлтөй ч гэсэн энийг хийх ёстой. Бид юу хийхгүйгээр яатсан байсан юм. Үнэхээр тулцсан юм. Чи коммунист нийгэм биш тийм үү? Гэхдээ бүр том коммунист нийгэм гэсэн асуудал байдаг. Сталиныг өгсөний дараа Хрущевын дулаарлын үед нөгөө хэлмэгдлийн асуудал зөндөл гараа авчихсан. Маршалыг өнгөрсөний дараа Цэдэн балын үед бас л нэг хүнийг дахиж өтгүүлсэн тухай асуудал яригдав. Цэдэн балыг өнгөрсөний дараа бас л ийм асуудал яриад манайрын чи бүх цол иргэвийн хураагаар Оросд өгүүлээ байрлаа. Асуудал яриад байгаас. Энэ түүхэнд гүйцэтгсэн бие хүний үүрэг нөлөө ингэж нийгэмд ингэж маш хурдаар гарч ирж байгаа. Гэхдээ нийгэмдээ буруу юм хийж идэ буглаа үүсгэсэн бол тэр нь идэ буглаа шиг гарч ирнэ. Нийгэмдээ сайн юм хийсэн бол хизээ нэг цаг сайнаар л дурцагдана. Энэ бол энэ Монгол гэдэг үндэсний төрийн тэргүүн байсан бүх хүнд л тохиох хувь тавилан байхгүй. Элбэг доржийн тухайд бол яг одоо энэ улс төрд оролцоод байна бол бүгд л одоо бүх нийгмийн буруу муруу одоо божигнаны элбэг доржоос ихтэй мэгтэй гэл ингээд байна л та. Элбэг доржийн үед тогтчихсэн шүүхийн систем эвдрээгүй. Одоо байгаа. Тий. Гэх гэж тийм. Энийний цаана ахад ямар санаархал байна гэхээр энэ хүмүүс хэлмэгдсэн зовсон хүмүүс яаж юм гэхээр энэ хүний тогтоосон систем чинь бидрийг ингэж махны машин оруулж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ системээ өөрчлөө гэсэн тохиог өгч байгаа. Бид нар болохоор тэр хүний хэлмэгдсэн зовсныг гайхаа шогшроод энийг хүний асуудал болж хараад байдаг. Тэр хүмүүс чи яаж юм гэхээр жинхэнэ шүүгүүлэгч дохио өгч шүү дээ. Хөөе энэ шүүхийн систем гэдэг нь систем байна систем чинь буруу шүү тий. Шүүх, прокурор тийм үү? Мөрдөн байцаах тагнуул хаач би тэр нөгөө нэг зоригийн хэрэгдээс юм чинь яг энийг хөөцөлдөх ёстой цагдаагийн чаар оролцоог юм шүү. Хан тийм билээ. Тий. Харьцангуй хүү хайны хэрэг мэрэг юм чи илрүүлэх газар цагдаа бол тийм олон юмны бас харьцангуй гадна үлдсэн билээ. Одоо гадна гэдэг маань тэр систем юм. Тий. Яг нь эдрээсээ дээр гэсэн үг биш л гэхдээ ер нь зүгээр цагдаа оролцоог л билээ шүү. Хан тийм юм билээ. Би нэг ч мөрөглөлийн мөрдөн байцааг шараагүй. Гэхдээ тэр хүн ийм систем үүсгэчихэд тэр системдээ хүмүүсийг аваачаад тэрэмдчихсэн байна. Няцалж ирсэн байна. Энэ ямар ч дарангууллын үед бас л ховор тохиохол үзэгдэл шүү дээ. Хатуу харилцсан байсан байна. Тэр хүмүүс гарч ирээ юу хэлж юм гэхээр ийм систем тогтооцсон шүү. Одоо тэгээд энэ бол юу гэхээр олон нийт ойлгох хэрэгтэй би зүгээр ажиглагчийн үед хэлж байгаа. Энэ шүүх болоод энэ тагнуул болоод энийг прокурорыг дамжсан энэ системийг задлаа. Одоо жишээлбэл аюулгын 1000 хэрэг орж иж байгаа юм. Яаж задлах юм бэ? Багхгүй тий. Гэтэл хүмүүс юу гардаг гэж ганцхан шүүхтэр очиод болохгүй нэг. Прокурор гэсэн бүхэл бүтэн систем яллах систем чинь бас хөлдөгөр хийж байгаа шүү. Хэргийг хэрэгсэхгүй болох. Хэргийг хэрэгсэхгүй болгодог наасаа шаашаа удаадаг барьдаг. Шүүх эзэн шатанд л шүтж байгаа болох юм. Өмгөөлөгч наргээ байж байна. Яг өмгөөлөгч гоё ариун нэрэлтэй. Гэхдээ зарим тохиолдолд тэд авилгын зоочлагч болж хувирсан гэж ярьдаг шин. Өөрөөр асуудлыг мөнгөөр шийдэх систем тогтоочгоор тэр хүн чинь хүнээ авч гарах юм бол байгаа системийг л ашигладаг байсан. Тийм байгаас. Саяны харин тэр зоригийн амь насын хөнөөсрийн асуудлаар өмгөөлөгч нар харин сайн явсан билээ тий. Тийм билээ. Тий. Гэтэ энэ юг харуулж байгаа нөхөр би хэлээд шин. Ийм систем байсан шүү энийг задлах хэрэгтэй байна. Энэ дахиад явж байгаа нийгмийн үзэгдэл болонготлаа арч намар очиж байгаа байхгүй.
нам руу орж ирж. Нам руу орж ирж зогчиж байгаа юм хэрэг. Яагаад зогчиж байна гэхээр энэ арчс намын арчлыг одоо туг манлаа гэж хэлсэн. Энэ арчс намыг үүсгэн байгуулагч гэж энэ арчсан хувьсгалын эцгүүдийн нэг анхны 13 гэж хийж исэн хүн чинь арчлын эсрэг хамгийн том буруу үйл ажиллагаа явуулаад ингэсэн биш үү те. Дараа нь нэгэн тийм асар их олон асуудал яхаар хүн л юм болохоор нөгөө мөрөө болгохыг хүсэж байна. Одоо бол мөрөө бололтын ирэх эхэлж байгаа юм. Мянган сонсол гараад төмөн амтан ял зэм хүлээх тодорхой болохоор очиод артлынхаа мөрийг баллаад гарч ирэх хэрэгтэй. Тэгэхин тулд яаж юм тэгэхээр ардаа заавал залгамжлаж тавих гэдэг. Ер нь нэг иймэрхүү юм сүүлийн үед ажиглагдаг болсон шүү дээ. Угсаа залгамжилдаг юм уу? Тэ? Тэгэн гутлаа нөгөө тохиролцож байгаа бүлгэлчин тохиролцож байгаа. Ерөнхийлөгчийн тэр ерөнхий сайдын тэр шүү. Ингүүл тэр шүү, тэгвэл тэр шүү гэдэг ингээд араасаа ингээд өөрийн фракц юм уу юугаар ингэж өөрийгөө хамгаалж. Тэгээ эн чинь ингэж явсаар хагаад хатдаг нь хагарахаараа бүх нөгөө давхраг бүх юм чийл болол ингээд нэг нь үжигнэ үсгээд байхгүй. Тэгэхээр элвгэ годны нэг үйл хөрл батарч байгаа. Магадгүй Санжин баярт байгаа. За инхвэрийн үеийг бол ингээд бүр тусгацсан шүү дээ надад чинь тий. Тэгэхээр одоо энэ оюутлогын гэрээг хийснээс хойш сайхан бэлэн үлгээ том уулуурхын гэрэмэрээ хийгээд энэ дээр элдв янзын том асуудлууд хийсэн. Эннийг зохион бүтээж хийсэн хүмүүс чинь одоо нөгөө араас ирэх ял зэмээс хамгаалахын тулд алталтаа заавал ингэж угсаа залгамжил хийх гэдэг байна. Ингэж л хамгаалдаг улс төр. Одоо дараагийн өөр үеийн хүмүүс улс төрчид гарч ирэх юм бол өмнө үеэс шал өөрчлөгддөг. Ингэж болохгүй. За ингэж засаглт хүм тэгмээр бай. Тэгтэл одоо сонгуулийн тогтолцоо чинь тийм бидний хүсэж байгаа тэр үе гарч ирэх боломж нь байгаа юм. Харин тэр үе нь баригдчихаар дараа үе нь өмнөх үедээ баригдчихаар энэ юм чинь үргэлжлэнэ гэсэн үг. А дараа үе нь өмнөх үеэ эсэргүүцэж гарч ирвэл энэ цэвэрчлэнэ л гэсэн үг байхгүй. Өөрөөр далаа навлгаа шиг юм шүү дээ. Тэгэхээр энэ арчил бол гажуудаад тэрийг нь застгаараа засаад явах хэрэгтэй. Энийг засч чадвал бид нар хөгжин, засч чадахгүй бол байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ засварт хийхдээ тэр засварын гол цэг нь арчсан гэж бодож болохгүй. Энэ арчсан чи өөрөө энэ арчсан нэгийн доторх ердийлэх сегмент шүү дээ. Байсан байгаагүй явна арчил. Энэ бол бодит байдал. Арчсан байсан байгаагүй явна. Маан байсан байгаагүй явна. Адилхан. Тэгээ босод намууд байсан байгаа ч гэсэн явна. Өөрөөр хэлбэл энэ арчилч өөр ингээд манай энэ зөвхөндөрлөх жам ясны зам, манай монголчуудын өөрийнх нь жам ясны зам болчлаа энэ цаашдаа явна. Одоо бидний ардчлалд засах гажуудал байна уу? Зөндөө байна уу? За энийг засах ишүүгийн асуудал. Энэ хууль зүйн тогтолцооны асуудал ямар асуудал. Одоо энэ чинь энэ хэрэгтэй кейсээр гарч ирээд ингээд юу ягууд шүү дээ. Ингээд лугшаад шүү дээ. Өө эн чинь засах мангар том асуудал биш. Энэ хэсэгт нэг хавдар үүсэж байна. Тий үүсэж. Нөгөө нөөцний улгаан асуудал. Задлцсан ингээд одоо ингээд шалхан задгаа байгаа. Эдийн засвараа байж лээ. Энийг яг хөгжлийн банк Монголд өгсөн бизнес Монгол хайц. Жинхэнэ бизнес гэж байгаагүй юм байл шүү дээ. Дөрөөс мөнгө хусаал тэгээ тэрийг өөрийгөө баян гэж тооцсон бизнес л гэж боддог байсан байл шүү дээ. Тэгэхээр энэ сонгуульд ер нь за Монголын улс төр нийгэм одоо эдийн засгийн ер нь бүхэлдээ энэ улс орны эрх ашигт ямар үүрэг гүйцэтгэх сонгуул вэ? Яг эргэлтийн түүхэнд яаж үлдэх вэ юм? Эргэлтийн гарааны цэг дээрх сонгуул юм л та. 90 онд улс төрийн хуучин товчооны гишүүдийг бүгдээрнгийн хусч аяад хэргийг шалгасан гэд тусгаарлаж ягаад хийцэн гайгүй болсон. Одоо саяны сонгуульд чил яавал айтайхан болох байсан бэ гэвэл нөөцний улгаач энэ хуучин аялга хэл ахуул явсан Элбэгдэр зүү батулд сахад эднэр бүгдээрнгийн хэргийг тусгаарлаж ягаад хийсэн болов сая тун айтайхан шилжилт болох байсан баг. Гэтэ ийм болцсон байхгүй. Энэ үнэхээр улс төрийн эрд зориг тутсан уу? Эсвэл давгцгүй хүчин зүйл тулвуу гэдэг асуултыг би бодоод байгаа юм л та хариултыг. Зориг дутлаа. Ер нь улс төрч хүн бол би баддаг ер нь зоригтой хэрэгтэй юм билээ. Гэтэ буруугаар ашигладаг зоригтой хүн байсан түрүү чи битэрийг ярьдаг элементарч гэдэг юм л дээ. Одоо бол Монголд арчил бол үнэцэл мөн үгүй л мөн. Энэ бол нэг намын юм биш юм. Монголын ард түмний юм чи. Энэ бол Монгол улсын үндсэн хууль. Үндсэн хууль бид нар чи өөрсдөө яриад нийгэм гэрэн шүү. За энэ замаар явъя гэж тогтцсон. Хууль ш тэрнээс нэг хаан ингээгүй, дээрээс заагаагүй байхгүй бид нар өөрсдөө байсан. Одоо энэ дүрм дотор л яг тэр дүрмийнхээ дагуу тоглох тухай асуудал байна шүү дээ. Тэгэхээр дөрөв арцны асуудлыг ярьж байгаа нь дүрмэл мөртий гэдэг шүү дээ. Тэгээ арчлыг чинь тэгээд амин сүнс нь өөрөө зөвлөлдөх байх юм л да. Зөвлөлдөх, зөвшөлдөх, оролцох, нөлөөлөх.
Энд чинь арчил авах. Тэрнээс тулгын хүлээлгэх нэг нь заавал давуу гэж нөгөөх нь хучин дарахдах асуудал байхгүй. Маш их баярлалаа. Сонирхолтой л яриа. Зөвхөн миний хувьд бол бас нэг чихонгон гэдэг шиг юм боллоо. Нөхцөл байдалд ингэж үнэлтүүлтийг өгдөг байх нэ гэдэг. За ингээд Улаанбаатарын сонин өнөөдөр сонирхолтой байлаа. Хамт байсан та бүхэнд баярлалаа.